бяцхан давхар байшин. Тариан талбайн захад жижигхэн байшин байдаг байжээ. Түүний хажуугаар хулгана гүйж яваад ямар гоё байшин бэ? Энд хэн амьдардаг юм бол? Гэж асуув. Гэвч хариу гарсангүйд байшинд орон тэндээ амьдардаг болжээ. Гэтэл мэлхий үсрэн ирээд "Хөөе, ямар гоё байшин бэ? Энд хэн амьдардаг юм бэ?" гэв. "Би Саарл хулгана байна." "Харин чи хэн бэ?" гэсэн чинь мэлхий "Ваг мэлхий байна. Хамтдаа амьдарцгаая." Ингээд мэлхий хулгана хоёр хамт амьдрах болжээ. Байшингийн хажуугаар дэлтэн бүжин дэгдэж яваад бяцхан давхар байшин хараад "Ямар гоё байшин бэ? Энд хэн амьдардаг юм бэ? Би Саарл хулган байна. Харин би Ваг мэлхий байна. Харин би дэлтэн бүжин байна" гэв. Ингээд тэд гурвуул амьдрах болжээ. Үнэг ихч хажуугаар нь явж байгаад цонхыг нь тогшин "Энэ хөөрхөн байшинд хэн амьдардаг юм бэ?" гэв. "Би Саарл хулган байна. Би Ваг мэлхий байна. Харин би дэлтэн бүжин байна. Чи харин хэн бэ?" гэв. "Би үнэг ихч нь байна. Хамтдаа амьдарцгаая." Ийхүү тэд хамт амьдрах болжээ. Нэгэн өдөр хөгчөнд гүйж яваад бяцхан давхар байшинг олж харан "Яасан гоё байшин бэ? Энд хэн амьдардаг юм бэ?" гэв. "Би Саарл хулган байна. Би Ваг мэлхий байна. Харин би дэлтэн туулаа байна. Би үнэг ихч байна. Харин чи хэн бэ?" гэж тэд асуув. "Би хөх чон байна" гэд чон бас тэдэнтэй амьдрах болов. Байшингийн хажуугаар баавга явж байгаад "Хөөе, эн чинь яасан өхөөртөм бяцхан байшин бэ? Энд хэн амьдардаг юм бэ?" гэв. "Би Саарл хулган байна. Би Ваг мэлхий байна. Би дэлтэн бүжин байна. Би үнэг ихч байна. Харин би хөх чон байна. Харин чи хэн бэ?" гэв. "Би майг бор баавга байна" гэд байшин руу үсрэн орох гэв. Яаж ч хичээгээд байшинд багтаж орохгүй байсанд баавга "Би өрөөсөө та нарын дээвэр дээр амьдарсан нь дээр юм байна" гэв. "Чи бидний байшинг түүвэн шүү дээ" гэж тэд хэлв. "Үгүй ээ, түүвэхгүй." "За яах вэ гарал да" гэв. Майг бор дээвэр дээр нь гараад дөнгөж суув үгүй юу? Байшин нуран унав. Харин байшинд байсан амьтад хандсан зүгтээ таран зүгтжээ. За үлгэрт ямар амьтан гарсан бэ? Хулган, мэлхий, туулай, үнэг ихч, цон, баавгай. За яасан мондөг юм бэ? За тэгвэл байшин хаана байсан юм бол? Ингээд нэг газар дайжсэн чинь хулган нэрээд тэгээ энэ яасан гоё байсан бэ гэсэн. Тийм. За тэгвэл байшинд ямар амьтан хамгийн сүүлд орж ирсэн юм болоо? Баавгай. Тийм, баавгай орж ирсэн. Баавгай орж ирээд байшин яасан блэ? Эвдэрсэн. Яагаад эвдэрсэн юм болоо? Ингээд баавгай маш их том. Тэгээ байшин ингээд дийлгүй ингээд нураад унтсан. Баавгай байшингийн хаана гарьяа? Би байшингийн чинь хаана амьдрья гэж гуйсан юм бол? Дээр. Дээвэр дээр нь тийм ээ? Тийм. Хэрвээ чи байшинд орох байсан бол ямар амьтан болох байсан бол? Хулган. Хулган болох байсан уу? Тийм. Яагаад? Яг тэгвэл тэр гэрд би амьдмаа байсан. Чи шидэт тайгийн үлгэрээ мэдхүү? Мэдэн. Тэгвэл чи нэг яриад өгчөөж төхөө тэр тийш харж агаад. Эртээ үрдийн цагт нэгэн өдөр шидэт тайган байжээ. Найзуудаа эхний шидэт тайган найзуудаа яаж дэлхий аз жаргалтай байх ёстой юм бол гэсэн чинь хүүхдүүд инээ заавал аз жаргалтай гэсэн үг. Тэгээд эхний шидэт тайган бяцхан хөөрхөн хөгжтэй таралжтэй. Тэгээд маш их аз жаргалтай байсан чинь өөлж игэлжээ. Тэгэн чинь яагаад өөлээд байгаа юм бол гэсэн чинь тэгээд сайн насан чинь хүүхд өсөөд байгаа бас нөгөө дараад байгаа утаас өөлжсэн байлээ. Тэгээд хувцас хоол өгсөн чинь түүхэд инээжээ. Тэгээд хүүхдүүд хоол хувцас хэрэгтэй юм бэ сте ингээ эхний шидэт дахиад хүслийн биелүүлж өгчээ.
хоёр дахь сэдвтэйг айгаад байгаа. Би айгаад ингэж байгаа. Хөвгөд тусалж бити би самаг тэрээ тавьсруулжээ. Тэгэл биелүүлжээ бас. 3 дугаар сэдвтэйг нөгөө ингээд би сэтгэлд ямаараа дуусуулах турмаараа багштай олмоор найзуудтай болмоор ингэж үлжээ. Тэнд энэ хүүхдийг одоо сэтгэлд юу н аваацсан да. Ингээд тэгээд аваацаад тэгээд олон найзлуулжээ. Тэгээд ихний сэдвтэйг нь бас л амжилттай даалгууллаа билээс. Тэгсэн бас би энэ ягаан гудалтай олмоор би өөрийн гэсэн цүнхтэй олмоор би энэ цамчиг үлмөөргүй би гадаагаас толмоор данс аавч маань сонсохгүй нөө гэсэн. Тэгээд ингээд аав ээжийн сонсоорой гэж хэлээд тэгээд хүүхдийнхээ зүйлийг сонсчээ. Тэгээд бас хүслийн билүүжээ сэдвтэйг. Тэгээ бүх хүүхдүүд аз жаргалтай болсон. За баярлалаа. Ямар мундаг ярьдсан бэ миний хөөж. Чиний хамгийн үзэг дуртай хөвгөлтэй кино чинь ямар кино вэ? Spider-Man. Яг Spider-Man чи тийм дуртай. Угээ Sonic бас их хурдангууд. Тэгээд аим сар өнгөтэй хүчтэй Sonic болдог. Sonic дуртай юм байна тий? Тий. Чиний хамгийн хайртай хүн чинь юм бол? Ээж. Яагаад тэр хүндээ чи хамгийн хайртай юм? Ээж хүн тусалдаг манай ээж. За тийм болохоор чи ээжтэй маш их хайртай юм уу тий? Тий. Чи хэрв ингээд ид шидтэй байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ? Хурдангууд. Sonic шиг үү? Тэ аим гойс ингээ бүр нэг зодох гээд байгаа амар том хүнээс сууж ухтаан би. За хэрвээ чиний найзууд чинь гонигтай байвал чи яах вэ? Найздаа туслана. Яаж таслах юм? Ингээ найзаа битүүлэл да би замдах гойжуул авч өгөх гэсэн. Чи тэгвэл нь штэ. Хаашаа аялахыг юу хамгийн хүсэж байна вэ? Устай газар урсанд би сэлэн гоё. Далаад уу? Далаатай газар аялмаар байгаа юм уу тий? Гэхдээ гүнзгий биш жоохон нэмэрхүү. Хэд гүнзгий биш. Яг таарсанд нь л очмаар байгаа юм уу? Тэ иймэрхүү. Тийм бол би гандаа ингэж хүрээс хэлээ. Чи далайн амьтдаас харж ирсэн үү? Харж байгаагүй. Ганц л цагаас харж ирсэн. Ингээд найзуудтайгаа аялалд явсан байхгүй. Жишээ нь нэг найз нөгөө аавын маань найз маань нэг загас бараа сэтэ гаргаасан. Тийм үү? Тэр загас ямар байсан юм бэлээ? Нэг том, нэг нь жижиг, нэг нь дунд ахын байсан. Ах トゥ гурав байсан юм уу? Тий, ээж, ах, хүүхэд, аав байсан. Бүр 4 болчихлоо шүү дээ. 4 загас байсан юм уу? Тий. Миний анхны ярилцлага өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай.